Наам Өгтлээ гэдэг дэд үтцэн инженерээр Японы их сургуульд сураад 6 жилийн турш Шри-Ланк, Бангладеш, Японы Хоккайдо орол болон Египет улсуудад метроны түнэлийн төслүүдэд төслийн менежментийн зөвлөх талбай инженер, талбай хариуцсан зөвлөх инженер зэрэг албан тушаалуудыг хашиж агаад 24 оны 5 сараас эхлээд Улаанбаатар метрослол дээр ирж ажилласан байгаа. Зарим техникийн деталуудыг товч танилцуулъя. Метро маань 19.4 км 15 өртөөтэй, хотын 5-ын 19.1 км-ийн хэсэг нь 14 өртөө бүхий газар доорх байгууламж байх юм. За өртөө бүрийг бол cut and cover буюу дээрээс боксолж ухах аргаар ухна. За хөрсний усыг бол мэдээ diaphragm wall-ийн аргаар одоо тусгаарлаад ингээд шийдэд явахаар ажиллаж байгаа. Өртөө хоорондох түнэлийн ажлууд хамгийн богиндоо өртөө хоорондын зай 800 м, хамгийн хоолтой 1.7 км байна. За энэ хоорондоо 6.6-аас 7.2 м-ийн диаметр өргөнтэй хос ийм түнэлээр хөндлөн ухалтын TBM машин ашиглаж, түнэл борон машин ашиглаж хөндлөн ухалтын аргаар буюу авто зам дээр ямар нэг сөрөг нөлөө үзүүлэхгүйгээр эргэн тойрны барилгууд дээр сөрөг нөлөө үзүүлэхгүйгээр яг төв замын доогуур суугчилж TBM машинаар ухаж түнэлээ үнцэн ажлаа гүйцэтгэх нь 19 км маань яг түнэлийн ажил маань бол 15 км хос түнэл учраас 30 км урттай нийт түнэл ухахаар байгаа. За урьдчилсан судалгаагаар нэг 8-аас 13 ширхэг TBM машин нэг дор эд үедээ ашиглах болов гэсэн хүлээлттэй төлөвлөлттэй байна.